Би ингээд гэртээ суужсэн ч амар өлсөд тахгүй юу. Яа за би ойрт амар идээд байна. Би хайран турчаад ингэж амар хурд идэж таргалж болохгүй би ойр халж болохгүй штий. Маргасан сэглээд 3 удаа төмсдөг 3-аас шоол идэхгүйгээд өөртөө зориг тавьсан байхгүй юу. Тэгсэн чинь тарих маань гинт тэгвэл өнөөдөр юу идэх юм л гэсэн. Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэвтрлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. Авснаа харуулъя заяа. Энд юу байгаа гэхээр энэ гом бол яг ирэхээс өмнө намайг хичээжсэн гом аа. Эдгээр дам тахгүй. Тэгээд чантайгаа мэдмээрсэн чинь ийм баг калортой чантайгаа ингээ бичсэн бахаар зүгээр сонирхож үзэх гээд авчихсан юм. Тэгсэн чинь би энийг нэг хэмэр идтгүүлдэ. Тэгтээ яг уу нэгэнд одоо хоол идэж байгааг та нартаас юм мэдж үзүүлээ гэж дээ. Энэ дахиад нэг байгаа л та. Нэгдэр нэмхийг гэсэн байхгүй. Би тэгтээ нэг бүгдийг идэж барахгүй заяа. Тэгээд харин 2 гомны алийг идэх үү гэж бодоод байна. Усын насгт юм биш шүү за. Усын насгт юм биш шүү за. Энд ийм дотроо юм пүнтүүс. Ийм пүнтүүстэй жинэг тэгээд 100 хэдэн килокалори мөн үү тэг. Минут 30 секунд гэсэн шүү дээ. Энийг одоо ингээд 3 минут 30 секунд байлгах хэрэгтэй. Пайдаа нөгөөнийг ширээг оруулах гад бичгээд пайдаа ингээд эвтэйгийн тогтоогоо тавьсан мэс чинь уус болохгүй мэн үү. Тэгэхээр та нарт ингээ өргөд харуулчих. Энд дээр давхар юм тавихаар тийм амар өндөр юм байхгүй манайд. Байгаад байна. Энэ жижиг гомгууд ингээд бүгд 1000 цаа. Тэгээд энэ цайц нэг дэр нэмэх нэг нь бүр 1400 цаа. Нэг нь 1400. Тэгээд 1400-аар хоёрыг авсан. Энэ кебаб бас 1400-аар нэгийг авсан гэдэг чинь 4000 тал харуулж авсан юм биш. Ер нь 4000 л авсан юм байна. Тэгж болж байгаа сте. Сачлаа. Пунктүрч үзсэн чинь нэг сонь. Сонь л шүү. Хого. Чан нь бол бас гоё орж ирж байна. Сайхан. Шингэн жан. Чан нь бол таалагдж байна. Шүс хоцсон ч. Ийм байна. Бүтцлэгээр ингээд нэг талгаа гэдэг аахгүй.
байна штэ. Миний пүнтүүд нь бол таалагчин зав. Би өгд пүнтүүд нь дуртай. Гэтэ хамт нь бол надад таалагдахгүй байна. Энийг яг миний идэж үзчихсэн ийм савтай жантаг гомгуудаас оноо үг гэвэл би энд баг 10-аас нэг 3 мөрөө оноо л өгөх байх. Энэ яг нэг нунтаг байдаг байхгүй юу? Яг ийм жижигхэн гомгийнх нь хэлбэртэй нэм нунтаг нь байдаг байхгүй юу? Яг нунтаг шиг хамттай. Жохо сонио хамттай байна. Хөрхийн амтангийнх нь амтлагч энэ биш. За энийг юм хөө заяа. Энийг зүгээр нэг савхтаал одоо болсон дээр. Энийг жантаг гомгийнх нь хамт биш байгаа болохоор сонирн байна. За энэ уралчин кембаб бол биф бүлгүүгийн гинэ. Дотор ногоон шинжүүтэй байна. Бэс ногоон шинжүүнд халуун нэг ногоон шинжүүтэй юм халуун ногоотой биш нэг юм сонин зав. Халуун ногоотой биш нэг юм часис амттай. Тэр жоохон цуудаг. Юм бол нэг бол хад ногоотой байгаад нэг бол хал ногоог л байсан дээр. Кембаб бол яг бүлгүү гэдэг кембаб биш л амттай. Миний хайр. Зээж чамаас урвахгүй гэдэг шиг амттай да миний хайр. Эний чүмэн бохихгүй гэдэг амттай. Энэ ч өстэй илүү амтахгүй зав. Хямдхан. Тэг үнэн эдэнтэй. Томыг нь бол бардгүй. Яг амар өссөн байд барна л та. Жижиг нь бол яг орчин үед надад болоод байгаа. Оюутны байранд бол мэдээж томын л гэж их хөсдөг гэсэн үргэлж. Гэхдээ мөнгөд харлаа дандаа 1000 их авдаг гэсэн л та. Гэхдээ том өмнө ингээд 2 дээр нэмэх нэг мөнгө болчихвол томыг авчдаг гэсэн. Солонгос гэдэг оюутан хүүхдүүд чинь дандаа нэг юм хөрхий чавс 2 дээр нэмэх нэг дээр нэмэх нэг гэдгийг сонгож авч идэж удаа шүү дээ. Мөнгө юмхийн тулд. За манайхаа ингээд та нартайгаа хамт влог хийхэд та нартай влог хүрэхэд сайхан байдаг шүү. Би бодоччээ үнэхээр ингээд хараа ингээд гацрын гарч. За маргаашнаас эхлээд 3 будад хөмсдөг 3-аас шолдог. За cheers. Солонгос хүмүүс шиг идэв. Тэ надад ингэж идэх нэг сонирхол эвгүүлээд л та. Тэгтээ яг та нарт
Ингэж идэж үзүүлээ заяа. Солонгочууд амар ингэж би яриа ингэж идэх гэсэн учрыг наддаг юм аа. Яг нэг тийм бэлэн гомонтой хямбаа биш л амтагдаж байна. Өөрчн амтагдаж дээ. Манай юух гэж хэвчээ бест. Энэ калор нас амар бага. 120. Энэ төрний дэдгээс бага. Энэ дахин мах юм шиг байна. Энэ амжаас надад таалагдахгүй шүү заа. Им цэцнэд ихэнхдээ 2 дээр нэмэх нь нэг гэдэг хэвгүй. Тэгээд 2000 цанг гэдэг хэвгүй. 1900 гэлөө. Би энэ яг 1400 гэдгийг ойлголоо. Энэ угаасаа ийм амттай юм чинь 1400 байхаас ах үү. Би нэг их байлаа. Гэхдээ яг нэг солонгосчуудын иддгээр нэг идэж үзүүлээ л та нарт та бүхэндээ. Энэ яг юм түүхий солонгост бас нэг юм түүхий хайм нөө спам байдаг штэ. Яг спам шиг юм түүхий спам гэж байдаг хгүй юу. Ингээд хоол молондоо шарж мараад хэрэгэлдэг. Яг тэдэн шиг амттай. За хандаа над тэр талаар бодохоо бойл. Түүхий гэж бодохоор болж гэдэг юм боллоо. Тас нэр сэн сах хуваалцгуу. Би хагасанд солонгос аудишн өгч байгаа нэг компанид тэр бүрдэгтэй амар инээдтэй юм болсон зав. Би зүгээр инстаграмаар ингээд юм үзчихсэн чинь юу гараад ирсэн заяа. Одоо юм жүжигчин бэлтгэдэг компани одоо шалгаруулалт гарч ирсэн баггүй юу. Би тэр бүртгүүлсэн баггүй юу. Юм яаж мэдвэ? Бүртгүүлчээ тэгээ байрчсан юм. Ороод яг ингээ өөрийнхөө нэр насмасыг оруулчаад тэгээд аудишны хэзээ өгөх юм цаг тавлах юм гарч ирсэхгүй. Тэгсэн чинь хүүхдийн шалгаруулалтыг үлдсэн байсаахгүй. Том хүнийх нь яг жүжигчний болон одоо арын албанд ажиллах хүмүүсийн одоо шүү гэд бичсээсэхгүй. Тэгэхээр би айлаланд бүртгүүлчихдээ гэж одоо бүртгүүлэх гэсэн чинь тэр хоёр дууссан. Зөвхөн kids audition гэсэн байсаахгүй. Тэгэхээр би энэ ч надад хэрэггүй юм биш үү? Kids гэхэр чинь би одоо жоох хүүхдүүдтэй намайг ус очингууд үгүй гэж хэлэх юм байна гэж бодоод гарсан байхгүй юу? Тэгсэн чинь өчтөр залгсан зав над руу. Өчтөр залгаад тэгэд би хэмбэ гэсэн чинь нэг газраас ярьж нэх юм бэ? Юу гэнэ гэдэгсэн байхгүй юм. Богс амч чимэтэй газар явсан гэсэн чинь юу гэнэ гэсэн чинь та ингээд шалгаруулалтанд орох гээд бүртгүүлсэн мэн гэсэн чинь биш үү? Оо тийм гэсэн чинь танд ингээд хагас өдөр байвал зүгээр үү гэхгүй юу гэх юм бэ? Зүгээр би хагас өдөр зүгээр шүү гэдгсэн чинь тэгвэл та 3 цагт ирээд шалгаруулалтанд орчихоо гэдэгтэй байхгүй юу? Тэгэхээр би за тгий гэдгсэн чинь над руу мессеж явуулсахгүй хаяга. Тэгсэн чинь амар хоол хийсэн чинь гимпогоос цаана. Би одоо сөүл явахад өдрийн цалыг зарцуулдаг хүн шүү дээ. Босоод усан дараад
Тэгээд үсээ найтан дээр нь гараад тэгээд замдаа сөүлж явж байгаа хатаад тэр хатсан ус нь амар залхуутай халуун санагдахаар тэр үсээ боогоод бүр амар их болж штэ би сөүлөх гэж. Тэгээд тэгсэн чинь сөүлж цаашаа. Тэгээд би ямар хатар 3-аас хойш гэж 3 гэж хойсон байж гэж бодсон. Тэгээд би нөгөө хүүхдийн юу гэдгээ яаж байгаа. Хүүхдийн шалгуулт гэдгээ бодсон байгаа шүү дээ. Тэгээд би өнөөдөр асууад гэсэн чинь миний нэрийг над руу явуулахдаа хандмаа гэж бичсээс ахгүй. Би хандмаа гэж хэлсэн чинь Хуандмаа гэж бичсэн. Хандмаа гэж сонсог юм шүү лээ. Бэчгэр юм шүү лээ. Тэгээд би нэрээ зүг бичиж явуулаад миний нэрийг Хандмаа гэдэг шүү. Дээрээс нь би яасан би ингээ гадаад хүн та нарын мэдж байгаа ч л гэж хэлсэн зав би. Би ингээ гадаад хүн би өөрийнхөө нутагт байхдаа ингээд аудишнд ороод аудишнд юу нь бол орж байгаагүй би кастингд орж исэн гэсэн мэт юм. Тэгсэн чинь над руу та ингээд санаа зовох хэрэг байхгүй. Камерын тест аавн танаас гэсэн заяа бүр би бүр ихний шатандаа бүр тэнцсэн заяа. Би бүр тэрийг гач мэдээгүй. Тэ танаас ингээ камерын тест авнаа. Тийм болохоор та жүжиглэлт бэлдэж ирээрэй гэсэн заяа. Тэг би бүр шокнд ороод. Тэг яаж ч бүр хагасан чи бараг л өнөө маргаш шүү дээ. Бараг л унтаа зэрэгэл хагасан болж тэг би юугаа бэлдэнэ гин. Тэг би яана би ингэ бэлдсэн байхгүй гэдгсэн юм. Зүгээрээ та ирээд эсвэл ингэ текст аваад жүжиглчихэд болно гэх шүү дээ ер нь. Тэг би ингээд хүүхдүүдийн шалралтанд орохгүйг үстэй би ингээ 25 таа шүү дээ. Би ингээд эмэгтэй 25 таа хүн шүү дээ. Гэв намайг ингээд юу хийхэд хүсэлт гаргахад хүүхдийн аудишн л үлдсэн байсан. Би ингээд том хүнийхт нь орно эцтэй. Хүүхдийнх гэж би андуурч ингэж бүртгэлээ хийлгээгүй үстэй гэж бичсэн чинь ажлын цагтаар намайг сэндэг. Тэр маргал надруу хариу өгөх байхаа. Тэр намайг дүнхүү миний чи хүүхдэд бүртгүүлчихэд угаасаа танаа хүүхдлгэж утсан гэвэл хохин олоод тэгээд хамаагүй хүрээд ир гэвэл ямар жүжиглэлт бэлтнэ. Ийм байна да. Гэм. Яаж ч тэр ажилдаа үнэн гоё зэрэг. Над руу бүр хувийнхаа дугаараас залгасан. Тэгэхээр би бүр ингээ намайг луурдах гэж байгаа юм бахтаа гэж бодоод тэр компанид ороод гарсан бүр амар том компани. Бүр үнэхээр том. Тэр офисийнх нь барилга нь бараг 10 хэдэн давхар заяа. Дандаа тэр тийм нэг компани биш юм том центр юм билээ. Тэг би яагаад заавал тэр хүүхдийг нь асуусан бэ гэхээр тэр центрийг хайсан чинь хүүхдийн аудишнууд дандаа гарч ирээцэхгүй хайлтын ихэнд тэгэхээр би энэ чинь дандаа хүүхд тавдах газар юм биш эцтэй гэж бодоод тэгэхээр тэр дотроо бэлтгэгч нар нь байдаг нөгөө нэг өрөөнд байдаг юм шиг л. Тэр яг үндэ миний нэр хүрээ унтцсан бэ. Тэр яг үзэж явах унтсан байлээ. Маргааш үзсэн. Хариу нэрүүл сайн судалж агаад тэг гол нь би яг судлаад дээрэс нь ингээд яг явах гад ингээд гүрийгээд байна гэхээр штэ. Нэг тэр компани зарласан нэг л аудишн юм уу кастингд нь очихгүй бол тэр компаниас зарласан бүх юмд дахиж хизээч орж болохгүй заяа. Хизээч тийм байж болохгүй юм билээ. Тэгэхээр би заавал очих хэрэгтэй том хүн яа гэвэл одоо ингээд би хараахан бэлэн болоогүй байсан ч хамаагүй очих хэрэгтэй юм билээ. Тийм болохоор ингээд тэгээд би хоолтохгүй гэд өдөржингөө юм идэг бүр мацаг барина гэд сэнсадлсан чи орой ингээд тандартаагаас ах юм ярьсан хоол гудар сууж шүү дээ.
За маргааш нь цэглэл үнэхээр гурил бодоод хүмүүс идэхгүй гураас шалддаггүй. Чихэр идэхгүй. Чихэр идэхгүй. Одоо хагасаа хүртэл сайхан гурил бодоод хүмүүс идэхгүй гураас шалддаггүй чихэр идэхгүй байжгаад тэгэд тэг би энэ аудишн талаар юу болсныг та нартаа ярьж өгнө үү за маргааш. Бэштэй сайхан амраарай.